1998 оны 12 дугаар сарын 1-ний шөнө Чингэлтэй дүргийн ногоон нуурын дэргэд хүн амны онц хэрцгий аллаг гарч байлаа. Тухайн үед Дус дүүргийн цагдаагийн хилцэн эрүүгийн ахлах төлөөлөгч хүртэл маш хэрцгий хүн амны хэрэг хэмээн онцолж байлаа. Уг хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдохгүй 6 сар болсны эцэст Зэбэл гэгч бүсгүйг сэжигтнэр баривчилжээ. 28 настай энэ бүсгүй анхан шатны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр л хэрэгээ хүлээсэн гэдэг. Бичлэг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube сувга subscribe хийж мөн лайк заавал дараарай. Баярлалаа. Тэрбээр 1997 оны 100 талигач Ган төгстэй танилцж төдөлгүй үерхэх болж Ган төгс нь тухайн үед эгчдүү нартайхан хамт амьдардаг байж. Мань хоёр хэсэг хугацааны дараа бие биедээ тасаж улмаар нэгэн гэрт хамт амьдрахаар болсон байж. Гэтэл гай газар доороос гахай модон дотроос гихчээр талигачийн найз Батбаяр 1998 оны 10 дугаар сард найз хүүхэн долгорынхон хамт Ган төгсөнд ирж нэлээд хідэн жил бие ууж баггүй согтцоож. Энэ үед айлгүй хүүхэн долгоор Ган төгсөд ээлт хандран хамтран амьдрагч Зэблийн дэргэд үнсэлцэж өнгөлдөгтэй бүртүүлж өрхөж. Энэ явдал болсноос хэд хоногийн дараа Батбаяр талигачинд ганцаараа орж ирээд Ган төгсдөө ярьж сууснаа түүнд сэмхэн дохио өгöd гарч. Ган төгсч түүний хойноос уухандас гарч гүгэд 3 хоног гэртэн ирсэнгүй. Энэ үеэс эхлээд Зэбэл бүсгүй нөхрөө хардах сэтгэл төрж цаг үргэлж дагаж мөрдөх болсон байна. Долгоор талигаж Ган төгс хоёр нэг өдөр Зэблийн нүдэн дээр ухаангүй мэд үнсэлцэж арай жингэр зөрүүлж гисэнгүй. Энэ бүхнийг бүсгүй дэвжсээр л байж. Аимшигт хэрэг гардаг өдөр буюу 12 дугаар сарын 28-ны өглөө Ган төгс Зэбэл хоёр наран туулах худалдааны төв дээр Батбаяр долгор хоёртой таарч. Тэгтэл Ган төгс чи хараад байж бай. Би удахгүй очино гэд Зэбэлийг хөөхн холгүй явуулсан боловч Зэбэл тэднийг алсаас дагсаар байсныг тэдний хинэнч мэдсэнгүй. Тэд 100 айлд байх нэгэн бааранд орж архидж. Долгоор Ган төгс хоёрын тэмрэлтэн бүжиглэж байхыг нууцаар харсан Зэбэл ойролцоох дэлгүүрээс хутаг аваад гутлынхаа дөрөнд хийж. Тэгээд шөн тэднийг гэргэрийн зүг алхаж одох үед Ган төгсийг замын тосч уулзсан байна. Ган төгс түүнийг хойноос нь дагаж бүх процессыг мэдсэн гэж хар авсангүй. Гэвч хайртай бүсгүй гэрээхийн ойролцоо эрмэгцээ хутгаа гаргаж ирээд Ган төгсийн ар нуруу руу дурж орхиж. Зэбэл ганц хутглаа зогссонгүй. Нуруунд нь нэмж дөрөв. Зээжинд нь нэг хутгалан амийг нь хөнөөгөөд бэлэг эрхнийг нь огтлоод аманд нь хийж орхисон байна. Дараа нь яасан тухайга Зэбэл нэг л мэдхэд гэртээ ирж гисэн байсан. Олон хоног унтах нойргүй дарчилж байлаа гэж мэдүүлжээ. Энэ тухай харгас аллахын хэрвээ эрэгтэй хүн үйлдсэн бол шууд л дээд хэмжээ сонсох байлаа. Харин Монголд эмэгтэй хүнийг цаазалдаггүй болохоор хайртай залууга хутгалан хөнөөж бэлэг эрхнийг нь огтолж зүрхэлсэн харгас бүсгүй Зэблийн амнаас нь аврагдсан түүхтэй. Эхнэрийнхэн төрсөн дүүг хүчиндэж жирэмслүүлсэн 8 жилийн хорхиал авсан байна. 2007 онд Багнуур дүүргийн 3 дугаар хорооны эргэн Энхэ гэгчээр эхнэрийнхэн төрсөн дүүгээс огтугаар хүчирхийлсэн гинт хэрэг гарч. Хэргийн хохирогч Наран Цэцэг Тэржил дорнодод 10 жилийн сургууль төгсөөд Монгол Улсын их сургуульд орохоор конкурс өгсөн ч оноо баалны хүрээгүй тул эрэгчил дахин шалгалт өгөхөр болж. Гэтэл эцэг их нь чи 1 жил гэртээ хэвдэж байхаар Багнуурт очиж эгчийнхэн хүүхдийг нь харж өгөж ахыг чоройгон ажил төрөлхийлэг гэж ээлжлэн өглөж шахсаар том хөргөний рүүгэн явуулж. Наран Цэцгийн эгч Наран Туяа 2 жилийн өмнө төрөөд хүүгийн хараад гэртээ сууж байж. Гэвч Наран Цэцэг охин хүүхдийг нь харж өгөөд эгч нь ажиллаа хийх гэсэн биш. Согтуу хөргөн ахтах хүчиндүүлж сэтгэлийн зовлонд унаад зогсохгүй. Би давхар болон хохирч. Наран Цэцгийн эгч ойдлын үйлдвэрт ажилладаг тул шөнийн ээлжинд гарах нь их байж. Энэ тохиолдолд хөргөн ах нь арх хэрэгүүлж алга болоод Наран Цэцэг дүүтэйгийн хоёулах нь хандаг байж. Харин 2007 оны хаврын нэг өдөр хөргөн ах Энхэн нэг найзтайгаа хамт нэлийн халамцуу орж иржээ. Тэр гаднаас орж ирэнгүүтэй л хадам дүүрүүгийн хоол аваад ир гэж душаангүй хэлсэн ч хоол аяглах зав өгөлгүй урт талын дэлгүүрээс нэг жил арх аваад ир гэж хэлээд харманаас 5,000 төгрөг гарган зарвайсан байна. Энэ үед дөнгөж сүүгээ уужгаад унтаж байсан хүүс ирж жасхийн хорилсон бөгөөд
Наран цэцэг дүүгийн авахар ухас хийтэл энхийтэй хамт ирсэн найз галаа алив хөгшин яваад ирээгээд мөнгийг нь аваад гарч. Найзаагаа гарсны дараа согтуу инхээ босож халуун цавтай хоолноос нэг албагдснаа. Зүүн орон дээр хөөгн тэврээд сууж байсан наран цэцгийн хажууд суун "Миний хүү хаана байна? Аавда хүрээд ир" гэж дултрайдхан хэлж хөөгн авах гэж сарваснаа болж бяцхан хүүгийн хазар дээр арх ханхлуулсан амаараа шал хийтэл үнсгээд хүү айсандаа дахин часгийн орилжээ. Энхээ хүүгийн ойлгож хуудаа гэснээ тэвэрч суусан наран туяагийн мөрөөр тэврэн "Миний дүү сайн ээж болно. Хүүхдэд ийм сайн бас ийм гой мөнтэй эмчнэ" гээд замцсан доогор нь гараа хийж хөөгийг нь барих гэж моногдсон аж. Хадам ахыгаа энгийн чиний бодоогүй охин сандран огол хариж "Та болооч. Яаж байгаа юм бэ" гэдэл энхээ "За чи юун сүрдэ юм. Хөдөөний банднаар хоньны бэлчээр дээр энэ тэрд хаа таарлсан газрын огтудаа зөгтөг үсттэй. Чамайг хэн жаахан охин гэдэг юм бэ? Бүгс нь бүдүүрээд хизэн ийм үдчихсэн хүүхэн болцоход гэж хэлэнгүүтээ пар хийдэл энэж суудал архин гарсан найз нь ороод иржээ. Хоёр халамцуу ир авчирсан архин уун элдүн им ярьж хашгиралдаж нэлээд суусны эцэст энхээгийн найз "Одоо мэн чинь харь" нэлээд согдож байна. Өглөө эрт хот руу явах ажилдаа юм чинь амарсан дээр бах. Найздаа баярлсан шүү гэтэл энхээ "Тэгдэг гайгүй харж чадна үсттэй. Хөгшнөн ч одоо унтлаа" гэдэг хомрын орон дээр цааш хараад хэвтээд өгчээ. Галайг хувцлан гарсан хойно наран цэцэг үүдийн дүгжин дүгийнхэн хажуугаар орон хэвдсэн юмсанж. Тэгтэл эд нойрон дунд нь хэн нэгэн хөлийнхэн шагаанаас хөнгөн өгнцчин дадсан бөгөөд зочин сэрсэн охин өндийгөө тартал хөргөн ах энхийн дотор үнтэйгэн орны өмнө зогсож байжээ. Наран цэцэг нүдээ нухлан "Энхий аха та яасан бэ" гэдэл хурдан босоод ир. Даралт игсээд харвах гээд байх шиг байна. Хүүтэн ус ийгээд гэсэн байна. Хөргөн ахыхаа өгнөц зурж үзээгүй охин ухасгийн босч ховинтой уснаас шанагаар хутхан аяганд хийгээд хоймрын орон дээр хэвдэж байсан хөргөн ах руугаан барин очижээ. Гэтэл нүдэ анин ярваж хэвдэж байсан энхээ охиныг орны урд хурж ирэх үед гэнэт шүрдгийн босож гарт нь байсан усыг шидэх шахам орны өмнөх явган ширээн дээр тавиад баруун гараас нь угз татан орон дээр дараад унсан байна. Тэгснэ охины сарбанчгийг тайлах гэж оролдон хүзүү хоолойг нь шунагнан үнсэж эхлэхэд наран цэцэг дүүгийн цэрхий сайн таг чимээгүй. Гарч чадлааран эсэргүүцсэн ч муныг ир эздийлэн унтлагын хувцсыг нь цуу татан тайлж гаяад дээр нь мордон хоёр гарыг нь төмөр орны толгойтой хүлж байгаад таавараа хүчээр хэлжээ. Наран туяа өмнө нь хүнтэй хавтаагүй байсан учраас дэсгэлгүй их өвдгийг дэвжиж ядан үйлж байсан бөгөөд согтуу ирээгээ дур тавиад хүндийхэд орны даван дээр сусгоожсэн байжээ. Гэвч өөний хөргөн ах нь тоосонгүй. Тэрж байтугай наран цэцэг уйлан "Би таныг цагдаад хэлэндэ" гэхэд "Чи мөх хэлэлдэ. Юу болж долоох юм бэ? Миний төрсөн ах хотын цагдаад том ажил хийдэг юм шүү. Чи намайг барьж өгөх биш. Харин би чамайг хамт ирсэн найз минь мөнгийг хулгайлсан гэж гүтгээд шоронд оруулахаа мэдэх байлгүй. Би муутай эгчийг нөхрөөс нь салгаж хөөгдийг нь өнчрүүлэн насны зовлонд унгамаар байвал хилээ хүрэх газар хүртэл яваарай. Харин элдв шалдав юм ярихгүй байвал чамдал хэрэгтэй. Адаглаад би найз нартайхан ярьж байгаад эрэгчил их сургуулийн хүссэн ангид чинь оруулаад өгнө. 4 жилийн төлбөрийг чинь төлж чадна гэж. Наран цэцэг шөнжин уйлж бас янз бүрээр бодсоор өглөөдөө золгоод дүүгээ дэврэн сууж байтал энхээ сэрэн юу ч болоогүй мэд мальцдал гинэж охиныг янз бүрээр оролдох зураа. Миний дүү ахыхан хийснийг сайн бодоорой. Би чамайг урд өмнө юм үдсэн гэж бодож байлаа. Анд урсан байж. Гэхдээ одоо энэ сонирн биш. Ах нь сургуульд оруулж өгнө. Төлбөрийг чинь төлнө. Гэж хэлээд хонсон хол халааж идчихээд гараад явжээ. Игчийг дүүгээ бодхоос гол нь харлан шанаасан наран цэцэг игчийг насаар нь зовоож дүүгээ өнчрүүлсгээс сургууль соёлын бараа харж төлбөр мөнгө төлүүлээд явхаас гэж бодоод цусуусан дэвсгэр даавууг угааж тавьчихад энэ хэргийг таснуухаар шийдэжээ. Гэтэл тэр шөнийн явдлаас хойш игчийг нь шөнийн ээлж нь гарах болгонд энхээ наран цэцгийг эзэмдэн дур хүслээ хангах болсон байна. Энэ байдал 2 сар хэрдээ үргэлж исэн бөгөөд наран цэцэг жирэмсэн болсон элд хоол гараад ойгуулан бас биений юм жирэх юм болоод ирэх үед эгч нь гайх. Чи яагаад байгаа юм бэ? Гэрээс гарахгүй байж жирэмсэн болно гэж баймаргүй юм.
Сүүлийн үед хоолн дургүй болоод байгаа юм. Сарын тэмдэг чинь ирэхгүй байгаа юм биш үст гэж наран цэцэг эгчийн үгэнд давхын зочиж зүгээр эртээ дэлэг хураад эзнээс хойш хоолн дургүй болчиход байна. Жаахан хордлого авсан байх. Биний юм ирж байгаа гэж хэлээд л өнгөрч. Гэсэн чи эгч нь нэг сар хэрдээ түүнийг битүү ажиглаад нэг өдөр дахиад л чи нэг л биш хоёулаа эмчд үзүүлээ. Нүүрчнээ сэвтээд бас биений чинь юм огт ирэхгүй байна гэхэд наран цэцэг эгчтэй үннийг хэлхээс аргагүй хүрчээ. Ээнхүү сохтуу хүргэн ахын булгай дэлгэгдсэн байна. Эхнэрийнхэн дүүг удаа дараа хүчиндэж хүүхэдтэй болгосон ангихэд шүүхээс 8 жилийн ял онож чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхэр болсон бөгөөд наран цэцэг нутгаан барааджээ. Анхны хүүхдийг нь авахулчвал дараа нь хүүхэд гаргахгүй болчихно гэж айсан эцэгийнх нь арга барсандаа хүнд хүн илүүдэх биштэй гэсээр хүн шүү хүргэн энхэгийнхэн хоёр дахь хүүхдийг досож авсан юм санж.